За сайн бацхан уу манай сонсогчдоо. Манай Wheel of Fortune подкастын 33 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр 33 дахь дугаараараа Gemini Rising буюу ихрийн ордны мандалтын тухай ярихад бид хоёр бэлэн боллоо. 3 дугаар ордын тухай ярихад бэлэн боллоо. Их гоё давхцалтай таарж гин 3 Gemini-ч өөрөө 3 дугаар гэрийг өдөрцдөг. Тэгээд Gemini Bimini. За уламжлалын хувьд болохоор зэрэг Ascendant буюу мандалтай ордон, Арслангийн орд байна. Нар болохоор зэрэг материал ордон дээр байна. Материал ордон дээр одоо сүүлчийн байрлах хугацаагаа одоо өнгөрүүлж байна. Яг энэ жилийн ч юу юм. За ер нь бол нэг тиймэрхүү. За тэгээд сар нь болохоор зэрэг жинлүүр ордон дээр байна. Тэгэхээр жинлүүр аваа болохоор нэлээд харилцан яриа өрнүүлэхэд таатай өдрүүд байх нь байна гэж бид хоёр харж байна. За тэгээд ихрийн ордны мандалттай алдартай хүмүүсийг дурдвал Priyanka Chopra, Lady Gaga, the Kamala Harris, Amy Winehouse, Will Smith, Gordon Ramsay, тэгээд Greta Garbo гэсэн хүмүүс байна. Kamala Harris болохоор зэрэг яг саяхан нэг юун дээр улс төр дээр ерөнхийлөгчд нэр дэвшижсэн. Тэгээд Gemini Rising vs Leo Rising буюу те манай Трамп байна. Трамп хоцсон байна. Тэгээд одоо Gemini юудаа ярья. Тэгээд Kamala Harris-ийн тухай ярья. Хоёр тэгж. За тэгэхээр Gemini Rising гэхээр ерөнхийдөө миний бодлоор бол миний ойр тойронд баг Gemini Rising хүнтэй би бараг л таарж байгаагүй. Яг үнэхээр нэг ганц хүнтэй л бараг таарчсан байх. Тэгэхээр ихэд миний хувьд бол жоохон ховор төрлийн мандалтууд энэхтэй хүмүүс. Тийм. Тэгэхээр Gemini Rising хүмүүс ах юм бол энэ дугааруудаа гоё сонсоод сэтгэл бичээрэй. За ингэж эхэлцгээе. За ерөнхий шин чанар нь болохоор зэрэг маш юм хурц оюун ухаантай, дасан зохицох чадвартай, сэтгэл татам хүмүүс байдаг. Гадагшаага чиглэсэн нийтэж төрлийн хүмүүс. Тэгээд зан чанар нь ерөөдөө маш их өөрчлөгддөг. Тэгээд мөн басгүй яг дотор нь маш их сэтгэл хөдлөл зан аран шин нуугдж байдаг. Шин зүйлсэд дуртай, янз бүрийн сэдвээр ярилцах дуртай, тэдгээрийн талаар бодох дуртай, хөвчлэн толгой дотор амьдардаг тийм хүмүүс байт юм байна. Ихрийн ордны мандалтай хүмүүс яг ерөөхдөө сониуч хөөгдөл гэсэн үг. Яг ингээд дэлхийн ертөнцийн талаар, өөр шин зүйлсийн талаар мэдэх сонирхол маш их ихтэй, мэдэх дуртай тийм хүмүүс байдаг. Үнэхээр сониуч бөгөөд яг ингээд хүмүүстэй маш их ярилцах дуртай. Тэгээд аль болох ихийг, аль болох олон зүйлийг сурахыг ирмэлцдэг. Ярилцахад маш их юм сонирхолтой хүн байдаг. Тэгээд одоо Gemini Rising хүнтэй анх ярихад яг тэр хүнийг яг олон жилийн өмнөөс мэдчихсэн юм шиг л ингээд амар хурдан ингээд яриа өрнөж чаддаг, ярихад ямар ч тийм асуудал гардаггүй. Одоо жишээлбэл introvert хүн байлаа гэж бодоход Gemini Rising хүн шууд яриад тэгээд ямар ч асуудалгүйгээр тэр хүнтэй ярьж чадна. Тийм introvert хүмүүсээ одоо сахиусан тэнгэр гэх юм уу? Тэ ингээд хамгийн хурдан ингээд найз болох боломжтой хүмүүсийн нэг гэсэн үг. Өөрсдөө ерөнхийдөө бараг экстраверт тал руу гарна шүү дээ. Тэгээд саяхан ингэж одоо танилцсан хүнтэйгээ ярихад ямар ч асуудал байдаггүй заяа. Тэгээд тиймч болохоор яг ингээд introvert хүнтэй яриад тэгээд тэр хүнийг яриулж чадж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд бас хин нэгэн дургу байсан ч яг тухайн үедээ өөрөө нөгөө хүнийгээ одоо таалдаг юм шиг мэдрэмжтэй өгч чаддаг. Дүр үзүүлж чаддаг. Одоо жишээлбэл би чамайг ингээд тэ жоохон үзий яддаг дургу байсан ч гэсэн ингээд чамд ингээд амар би одоо чиний амар сайн найз чинь юм шиг тэ бүр ингээд амар тийм мэдрэмж өргөдөд одоо үзүүлж чаддаг. Oh my bestie. Yeah, oh my bestie гэл тиймэрхүү. Бас сонирхолтой. Гэтэ яг хүмүүс жоох олон нүртэй юм шиг харагдаж санагдаж магадгүй. Gemini Rising хүмүүстэй анх харахад тэ одоо Gemini Rising хүмүүстэй танилцахад хүмүүстэй нэгдүгüрт амар ойлголцож ярилцж чаддаг. Юугаарч ярьчих маань хүн бэ. Хоёрдугаарт ямар амар олон ааш цантай эсвэл жоох ингээд хүмүүс таалагдах гэдэг юм шиг байдаг юм гэмэрч юм. Тиймэрхүү хүн байх боломжтой. За тэгэхээр ихрийн ордны мандалтай хүмүүс маань өөрөөр ерөөхдөө өөрийгөө сайн ойлгодгоо тийм хүмүүс байдаг. Яа тэгвэл угаасаа ихэр учраас яг дотор нь ихэр байгаа гэсэн үг л дээ. Тэгээд өөрөө хэн болохыг одоо мэддэггүй энэ байдал нь таны хинтэй хамт байгаа хэсгээс хамаарч ингээд
хэлбэрээ өөрчлөөд идэг юм уу? Ямар хүний хажууд ямар зан гарах вэ? Одоо хамилон л гэсэн. Аха. Яг ингээд би яг ихрээ ордны мандалтай хүн байлаа гэж бодоход би яг өөрийгөө сайн мэдгүй. Тэгээд би чамтай хамт байхад нэг өөр хүмүүстэй байхад нэг өөр хүмүүстэй байхад нэг өөр. Тэгээд хамгийн гол нь тэгээд өөрийгөө яг ингээд өөр гэд ингээд бодоод дүгндэг. Өөрийгөө одоо дүгндэг тэр бодлууд нь ерөөдөө өөрчлөгддөг гэсэн үг. Яг хүмүүсээс шалтгаалж. Ихрээ ордны мандалтай хүмүүс бус хүмүүсийн хүлээлтэнд одоо тааруулж юм хийдэг. Энэ хүн ингээд гоё оо сайхан хүн гэж бодосоо гэдэг ч юм уу те. Одоо жишээлбэл өөрийгөө ингээд бас ингээд мундаг гэж бодсон байх юм бол мундаг болохын тулд ингээд амар хөдөлмөрлөлт гэсэн. Бас ингээд cancer rising гэж яг энэ талаар бас төстэй. Тэгээд яг ингээд хамт байгаа хүмүүсийнхээ яг vibe буюу те ингээд байгаа байдалд нь тааруулж өөрийгөө ингээд өөрчлөөд байдаг нь ерөөдөө хүмүүс ингээ хоёр нүртэй гэж харагдахад хүрдэг. Гэхдээ яг үнэндээ ихрээ ордны хүмүүс яг ингээ хинтээ ярьж байгаагаасаа шалтгаалаад нөгөө хүнийхээ зан чанарт нь тааруулж харьцах дуртай байдаг. Тэгээд Gemini гэдэг нь ерөөдөө яг латинаар ихэр гэсэн үг. Тэгээ хамгийн чухал нь яг ингээд ихрээ ордны хамгийн онцгой чадвар нь хэний ч яг ихэр болж хувирах чадвар. Вау. Тэгээд ингээд одоо жишээлбэл би ингээд чамтай хамт байлаа гэж бодоход би чиний ихэр болоод яг ингээд чамтай адилхан ингээд одоо зан чанартай болоод тий ингээд чамд ингээд уусаж хувьсан гэсэн үг. Тийм. Тэгээ дээрэс нь амар их мэдлэгтэй юугаарч ярихад бэлэн хүмүүс шүү дээ. Тэнгүүд би одоо жишээлбэл сенсор өгтөргийн тухай ярих дуртай байлаа гэхэд шууд миний одоо сенсор өгтөргийн мөөдөө асаагаал тий тэр сэдвийг асаагаал шууд надтай ингээд миний сонирхлын дагуу ярилцдаг. Бүр сонирхолтой биелэн хүмүүс байх. Тэгээ шууд тархин дотроос шүү сансар гэдэг нэг юм фильтр үүсгэлтэй. Тэнгүүд тэнтэй болохоо бүх ингээд search Google юм аа. Тэгэж нөгөө хүн болгонтэй бас сонирхсан юмыг нь хуваалцаад ярилцаж чаддаг учраас хүмүүс бас жоохон найз болох нь амархан гэх юм уу? Тиймэрдүү байдаг. Тийм. За тэгээд маш их юм гинэн итгэмтгий төрлийн хүмүүс яг үнэндээ. Тэгээд эрхчлөөтэй байх маш их дуртай. Тэр хүмүүст яг эрхчлөө маш их хэрэгтэй байдаг. Тэгээ ямар нэгэн байдлаар тийм уягдсан, хүлэгдсэн байхад маш их дургу. Ялангуяа яг ийм хартаа үерхэл ерөөсөө зохихгүй гэсэн үг. Тэгээ ямар нэгэн байдлаар хязгаарлагдахыг ерөөдөө маш их үзий яддаг. Ямар нэгэн зүйл ингээд болохгүй, тохирохгүй, өөрт нь ингээд үйлчлэхгүй байх юм бол ерөөдөө тэр зүйлийг маш хурдан орхиж чаддаг. Яг ингээл одоо cancer rising хүмүүс ч юм болохоор зэрэг яг ингээ үйлчлэхгүй байсан ч гэсэн ингээл ботоол тэгэл тэндээ заа явах гэдэг бодоод идэв шүү дээ. Тэгээ үлдээд идэв шүү дээ. Тэгэл Gemini rising хүмүүс эсэргээрээ үйлчлэхгүй л болох юм бол зүгээр надаа өөр хүн угаасаа үйлчлэн, өөр хүн угаасаа тохирно гэд бодоод тэр хүнийг орхидог ч юм уу те. Эсвэл ямар нэгэн тийм ажил ч юм уу эсвэл situation тэмхүү зүйлсүүдийг шууд ямар хаамархаа орхиж чаддаг. Төрлийн тийм хүмүүс. Ихрүүд угаасаа нэг тийм амар өөрөө л токсик байж болно уу гэхээс нэг токсик харилцаанд уягдаал өөрийгөө зовоогоод ах хүмүүс юу нь бол биш л дээ. Жохон оюун ухаанаар бодоод энэ хүн намайг ингээд энэ ямар зөв юмтан бэ гээл тэгэл шууд баг хаяал стаби энд яах юм уу гэл чадгал хүмүүс идэг. Чадгал хүмүүс тийм болохоор ер нь бол тийм шууд хурдан орхичдаг. Тэгээд яг энтэйгээ адилханаар төлөвлөгөө ч юм уу ямар нэгэн зүйл ингээд бодсон байгаа шүү дээ. Тэр нь ингээд яг тэгж бодсон шиг нь эсвэл сансан шиг нь ингээд сайн биш байх юм бол маш хурдан өөрчлөөд тэгээд план B, план C гэдэг ч юм уу тэгээ явчих чаддаг төрлийн хүмүүс. Gemini шүү дээ. Тийм тасан зохицох чадвар маш өндөртэй. Mutable гэж байгаа. За тэгээд ихрийн мандалт хүмүүс маань ерөнхийдөө зүрхэн биш тархиан дагнаа. Харилцаа ухаалаг оюуханыг удирддаг Меркуригээр удирдуулж байгаа учраас тийм байдаг. За тэгээд дэлхийг ерөнхийдөө таньж мэдэх мэдлэг, мэдээлэл цуглуулах зорилготой байдаг. Ямагт үргэлж шин саргыг ямар мэдээлэл тэр бүхнийг олж мэдхийг эрмэлзэж идэг тийм хүмүүс идэг. За тэгээд альваг ерөнхийдөө хийхээсээ өмнө боддог. Яг заримдаа боддгоо тохиолдол байдаг л та. Гэтэ ерөнхийдөө Gemini-д ерөнхийдөө маш их зүйл бодож тухайн зүйлийг хийн. Төлөвлөж чинь гэсэн үг л дээ тий. Тэгээ альваа зүйлийн одоо яагаад ийм байгаа
учир шалтгаан ч гэдэг юм уу тий. Тийм зүйлсийн тухай амар их сонирхдаг. Юмнаас ингээд сонирхоод хатсан айлм гэж одоо ярьдаг шиг тий. Гэхдээ яг ерөөдөө нэг Gemini Rising хүмүүс илэрхий зүгээр л ингээ хүмүүсийн боддог одоо ингээд энгийн гэсэн зүйлсүүдийн талаар бодоод тэгээд тэднийг яг яагаад гэдгийг хариултыг ингээд олох амар дуртай. Одоо жишээлбэл яг нар яг яагаад зүүн зүгээс манддсан бэ гэдэг ч юм уу те. Ерөөсөө хүмүүсний амар анзаарахгүй зүгээр л энгийн өдөр тутмын гэсэн зүйлсүүдийг бас ингээд сонирхоод тэгээд яг яагаад ингээд гэдэг талаараа бас ингээд илүү ингээд сонирхох амар их дуртай. Тэгээ дээрэс нь хүмүүстэй байнгын харилцдаг шүү дээ. Тийм болохоор хүмүүсийн ингээд амьдралын түүх, стори, болсон явдлын тийм юмнуудыг бас амар ярилцаж сонсох дуртай. Тийм хүмүүсэд. Тэгж өөрийгөө нэг бас юм хүмүүсийн одоо баялаг үйл явдлаар бас тэтгэж идэг гэх юм уу? Тиймэрдүү. Тэгээ ерөнхийдөө юм ихрийн ордныхаа хинтээч адилхан байж болдог. Тийм зүйлээр нь олох чадвартай байдаг. Толны тусгал гэдэг шиг нэг хүнтэй найзлаа гэхэд бит хоёрын яг ижилхэн зүйлс юуны диаграм гэдэг шүү дээ. Вени диаграм гэдэг шүү дээ. Хоёр талд циркл зураа дунд хаталцж байгаас ингээд энэ хоёрын хооронд дунд нь байгаа шинжүүж гэж ярьдэн шүү дээ. Тэрэн шиг бит одоо бит хоёрын гол тогтолцож байгаа зүйл нь подкаст астрологи юм аа гэдэг шиг ихрийн ортныхын яг тэгж одоо тийм дандаа Вени диаграм зурж явдаг. Тэгээд бас нэг юм рейл үүдэн шүү дээ. Ерөөхдөө яг ингээд партинд ингээд хүмүүсийг урьдсан. Тэгсэн чинь ингээд нердүүд ирдэг, тэгснээ готууд ирдэг, тэгснээ ингээд парти ингээд дандаа хийдэг тийм хүмүүс ирдэг. Нэг юм рейл байдیں۔ Тэгээд тэрэг болохоор зэрэг яг энэ подкастны доор ингээд юу ячи линк нь үлдээ чи тэрийг ингээд үзээд Gemini Rising хүмүүс бас ингээд хөрхөн инээгээр яж гэх. За тэгээд ерөөдөө хүмүүсийг чин сэтгэлээсээ их ингэж сонирхдог. Яг хүн яг хүний тухай ер нь амар сонирхох дуртай бас. Яг хүний байгаа байдал, зан арын шин гаргаж байгаа үйлдэл гэх ч юм уу. Бодож байгаа зүйл ч юм уу. Тэгмүүд энэ хүн яг яагаад ийм ингээ үйлдэл гаргасан юм бол гэдэг ч юм уу те. Яг ингээд тэгж ингэж сонирхох дуртай. Тэгээд мөн басгүй ямарваа нэгэн тийм сэтгэл хөдлөл оролцохгүйгээр яг бодтой үннийг л харж чаддаг. Гудамжинд байгаа орон гэр хүмүүс байлаа гэж бодъё л доо. Тэгээд тэгэх юм бол Pisces Rising хүмүүс амар ингээд хамаг сэтгэл зүрхэн ингээд өвдөө тэгээд туслахыг хүсээд ингээд явна шүү дээ тий. Тэгээд ерөөхдөө Pisces Rising хүмүүс тэр хүмүүст яг гим буруу өгөхгүй яг төрлийн хүмүүс харин эсэргээрээ ихрийн ордны мандалтай хүмүүс болохоор зэрэг яг ингээд сэтгэл хөдлөл ерөөсөө орохгүйгээр энэ хүмүүс яг яагаад анханасаа ийм болсон энэ хүмүүс ийм болоход яг юу ингээд ямар учир шалтгаантай ийм болсон энэ хүмүүс үнэхээр яг өөрийнхөө одоо ингээд буруугаас олж ийм байгаад байгаа юм уу гэдэг ингээд бодит үннийг ерөөхдөө ингээд шүүн тунгаагаад харж байгаа. Тэгэл өрөвдөж болох ч гэсэн энэ хүмүүс чинь тэгээд мөнгө ангуудаа цаанаа архи алууж байгаа шүү гэж боддөг ч юм уу. Харин тиймэрхүү яг ингээд бодит үннийг одоо архи авч уужаан харсан ч юм уу те бодит үннийг харж идэг гэхгүй. Тэгэж харж чаддаг төрлийн хүмүүс. Цайны шаарын шүүж ангуудаа дам цайг нь уудаг хүмүүс их. За тэгээд мэдээж ихний ордын мадалтай хүмүүстэй айгүй их чалчаа гэж харагддаг. Энэ тиймд ингээл юмэрэл явж идэг. Япин. Гэтэ яг энэ ерөнхийдөө бол үнэн чалчаа гэдэг нь үнэн. Бас жоохон тийм ховж ивэнд орооцлогдог гэднээс үнэн. Тийм. Тэгээд энэ ордны хүмүүс угаасаа бодохгүй байж угаасаа чаддаггүй. Ярихгүй байж бас чадахгүй. Яагаад гэвэл энэ ч угаасаа ордныхаа илэрхийлэл нь болохоор оюун ухаан нь ерөөд байнга ажиллаж идэг маш их юм хурдан ажилдаг. Хурдан тарихтай гэх юм уу яг юу гэх юм. Одоо нэг бэлэн цэцэн үг ам дээр нь бэж идэг гэх юм уу. Одоо хүнтэй хэрэлтлээ гэж бодоход нөгөө хүнийг ингээд шүд роуст хийх үг нэг ам дээр нь бэлэн байдаг ч юм уу тийм. Эсвэл зүгээр л яг өөрийнх нь буруу байсан ч гэсэн яг нөгөө хүнийх нь буруу юм шиг хэрэлдэж чадна. Биэс чамаа талгаа ханд савтал би нэр үгэлж чадна шүү. Гимэл тиймэрхүү амар үгэл амтай хүмүүс идэг. За тэгээд ерөөдөө тархин ингээд маш их ажиллаж идэг болохоор яг өөрийнхөө бодлыг захирч сурах хэрэгтэй. Яг яагаад гэвэл амар их зүйл бодсоор агаад яг эцэстээ юм anxiety
юм уу те anxiety буюу одоо сэтгэл төвших тийм одоо өвчнөд бас өртөмтгий болдог. Тэгээд ерөөдөө бас ингээд зохиол бичвэл маш их сайн. Шүлэг ч юм уу тийм шүлэг ч юм уу зохиол ч юм уу бичвэл маш сайн. Тэгээд ерөөдөө багтаа бас нэлээх өдрийн тэмдэглэл хөтлөж исэн байж магадгүй. Тэгээд тэрийгээ бас хөтлөвл бас нэлээ дэжгүй шүү сайн шүү гэж бас хэлье. Тэгээд бас өөртөө маш их юм сайн ярилцагч учраас хошин шогийн мэдрэмжтэй. Тийм ч учраас яг ингээд сэтгэлээр унах үедээ өөрийнхөө одоо сэтгэлээр унсан гэдгээ хошин шогроо гаргана гэсэн. I'm depressed гэдэг шиг юм уу яг ингээд нэг арай жоохон өөрөөр гаргана гэсэн. Яг ингээд депресссэн гэдгээ. Тэгээд бас яг ингээд сэтгэлээр унсан, урам хугарсан, стрессдсэн үедээ илүү илдэг болдог зэ. Илүү илдэг болчдөг. Тэгин шүү дээ. Яг ингээд нэг юм хүйтэн мөртлөө илдэг болчдөг. Амар сонирхолтой. Тэгээд яг ингээд үнэхээр хөвгөлтэй учраас хүмүүсийн анхаарлыг маш их татаж чаддаг, амархан татдаг. Гэхдээ яг хинд яг юу ярихаа мэддэг, өөрийнхөө нууцыг задруулдаггүй. Яг агаарын орд учраас угаасаа тэргүй яг ингээд сэтгэл хөдлөлөөр холбогдохыг хүсдэггүй, сэтгэл хөдлөлтөй холбоотой зүйлийг гаргахыг бас хүсдэггүй. Мэдээж маш хувиран унтгай шин чанартай юм чинь. Үргэлж шин зүйлийг олж мэд хэрэгтэй байдаг. Им хэрэгцээтэй байдаг. Гэтэ энэ талаараа дутагдaltaй тал гэх юм бол айгүй тэр сонирхсан юмнасаа маш хурд байдчихдаг. Өмнө одоо хийж эхлүүлсэн зүйлээ бүрэн дуусгаагүй жиж өөр зүйл рүү өсчдөг гэсэн үг. Энэ нь бол одоо доктор суурьшилтай зам биш үү? Аливаа юм турштай байгаа зам биш гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн зүйл хурдан бүтэхгүй бол эсвэл тэ ямар илүү их хүчин чармаалт ингээд гарах шаардлагатай болоод ах юм бол бохомддог, өөддөг, сэтгэл санаар ундаг. Тэгээд өөр шин юм лөө хайж эхэлдэг гэсэн үг. Гэхдээ их юм сонирхдаг тэр хэмжээгээр айгүй их юм туршдаг. Тэгээд ерөнхийдөө нэг юмаа сайн хийж чадах чадвар ерөнхийдөө айгүй сул болцсон байдаг. Аль болох их юмыг хийж чаддаг байх тийм ур чадвартай болцсон байх нь илбэгээ. За тэгээд дээрэс нь мэдээж ихрийн орд юм чинь маш их ном уншдаг. Учираас ерөнхийдөө унсан номынхоо хэмжээгээр ч юм уу бодсныхоо хэмжээгээр ч юм уу ерөнхийдөө нэлийн ухаантай хүмүүс идэг. Амьдралын ухаантай. Тийм. Бас дээрэс нь айгу овсгоотой гэх юм уу? Идэвхтэй. Тийм хүмүүс идэг. За тэгээд нэг сайн чанаруудын мэдээж нэг нь ямар ч нөхцөлд тасн зохицож чаддаг. Ямар ч одоо соёл, шашин шүтлэг юу юм те үзэл сурталтай тийм хүн байсан. Ерөнхийдөө тэр хүмүүс ямар юм одоо юмар өөрийгөө ярьж гин яг тэрэнд нь харуулж ярина гэсэн үг шүү дээ. Ямар байр суурьтай тэрэнд харуулж ярина гэсэн үг. Тэгээд бас нөгөө нэг хэлний авьяастай. Гадаад хэл сурах маш их авьяастай. Тэгээд гадаад хэлтийн хэлэнд угаасаа бас өөрөө татагддаг. Тэгээд маш их угаасаа ингэж хөгжилтэй болохоор үргэлж ер нь бол инээж явдаг. Хөгжилтэй учраас бас маш их юм өөр хүмүүсийн дунд маш их алдартай. Хүмүүсэнд нэлээд алдартай. Тэгээ хүүхэдтэй ерөөхдөө маш сайн харьцаж чаддаг, арга ивэ ер нь бол олж чаддаг. Яг өөрөө угаас бас жоохон хүүхэд шиг. Тэгээ олон танилтай. Тэгээд тэрхүү олон төрлийн хүмүүстэйгээ ярилцах, уулзах дуртай. Яг нэг хүрээлэлтэй байхаас илүүтэйгээр илүү олон хүмүүстэй танил болохыг, илүү олон хүнийг таньж мэдхийг хүсдэг. Ер нь бол хүмүүстэй холбогдох дуртай тийм төрлийн хүмүүс. Тэгээд маш олон сонирхолтой тэргээрээ ч гэсэн яг өөрөө яг янз бүрийн бүлэгийн хүмүүстэй ер нь бол ингэж холбогддог. Хүн бол нийгмийн амьтан гэдгийн ер нь бол тод жишээ ихрийн ордны модалтай хүмүүс. Гэхдээ бас нэг талаараа хүмүүсийг manipulate хийх жоохон арга байдаг. Яг үгээрээ гэдэг ч юм уу те. Эсвэл яг амар ухаантай gaslighting гэж байна. Ухаанаараа гэдэг ч юм уу те. Бас их тиймэрхүү гэсэн шүү дээ гэл. Байх магадлал. Эсвэл үгээрээ хавсдчих магадгүй. Жоохон юм усны шин чанартай холилдсон хэр байх юм бол хүнийг жоохон ингээд гипнотайз гэдэг шүү дээ тийм. Ингээл хавсдчих мустай л үгээрээ чи яг ингэсэн гэл ингээл нөгөө өөнийх нь толгойд ингээл би яг ингэж ярьж үрдэг. Get out юм ээ. За сул талын хөдөлгөөр зэрэг жоохон хариуцлагагүй угаасаа хариуцлагагүй олон тийш үсчдэг анхаарал төвлөрүүлэх чадвар муутай нарийн ширийн зүйлсийг нэг амар ойшодоггүй
Маш их сониуч. Гэхдээ тэр нь болохоор зэрэг тэр олон тийш үсчдэг цангийн ингэж уланд эвэргдэг. Тийм ч болохоор аливаа зүйлийг ингэ турших хүсэл маш их ихтэй. Гэхдээ хатсан айл юм болдог гэсэн үг. Тэгэхээр өөртөө нөгөө тууштай зам тэнэр айгуусан төлөвшүүлэх хэрэгтэй. Тэг яг олон юм л үсчиж байгаа хоорондоо яг өөрийнхөө жинхэнэ сонирхлыг олж авах хэрэгтэй. Тэгээд тэрийг ядаж байнга ингэж хийгээд явах юм бол одоо олон нүүртэй гэж хэлэгдэхгүй л тээ. Тэрийг өөрийгөө олох хэрэгтэй. Gemini Rising хүмүүс юу юм. Яг би яг юу хийх ёстой. Тийм бас өөрийгөө ойлгохгүй тохиолдол маш их байдаг. Өөрийгөөс ойлгох хэрэгтэй. Яг нөгөө хүнээсээ шалтгаалж яг өөрийгөө ингэ боддог гэсэн үг. Тэгэхээр бас тэр тал дээрээ Gemini Rising хүмүүс бас тэрэн дээрээ ажиллах хэрэгтэй. Тэгээд бод гаргаар удирдуулдаг учраас бод гараг чинь яг хэддүгээр байшин дээр байна уу? Тэрийг нь ер нь л харах хэрэгтэй. Харах хэрэгтэй. Тэр нь бол чухал болно гэсэн үг. Аха. За ингээд манай 33 дугаар маань Gemini Rising Part-ийг дуусаж байна. Тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Part 2-ороо уулзцгаая. За баярлалаа.